Дунд нь гэдэг чинь ямар сайхан байдаг юм бэ те. Би жил хагасын өмнөөс нойр гүйдэлтэй болж ирсэн. Энэ нь миний биеийн байдлаас шалтгаалсан байх гэж боддог. Олон хаалганд орсон. Тэгээд бас ганцаараа амьдардаг болоод тэгдэг ч юм уу. Ер нь нойр гүйдэлд орсон. Орой 11 цагийн үед орондоо орлоо гэхэд өглөөний 5-6 хүртэл хүргэдэг. Тэгээ нэг 6-7 цаг ингээ 2 цаг нэг жоохон нойр аваад маргааш нь ажилдаа ингээ очдөг. Тэгээ нойр гүйдэл нэлээд удаад ирэхээр бас хамт ажилладаг хүмүүс ч гэсэн мэдрэгддэг юм шиг байна. Та яа өнөдөр ууртай байгаа юм, та яасан таны царай чи өнөдөр тиймэрхүү байх чинь зөвөрөө гэж манайхан тэгдэг. Тэгээд сүлдээ одоо хүүхдүүдэд хэлээд ээж нэг нойргүүдэд байна гэж хэлсэн. Энэ эмнэлгийг сонгож яшгсан витер майд гэдэг энэ эмнэлэг. Би энэ дээр 7 хоног хэвтлээ. Энэ дээр 7 хоног хэвтгээд йогийн дасгал тэгээд бас сэтгэл зүй ганцаарчилсан болон одоо бөөнтөн суулгаж агаад ч бас сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Дунд нь гэдэг чинь ямар сайхан байдаг юм бэ те. Тэгээд энэ эмнэлгээр үйлчлүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээд энэ дээрээ ингээ хэвтээд эмчүүлээд байхад бол ер нь сайхан байх шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа.